Тэр ийм хүндрэл байгаа юм бол бодиттой шийдээд өгөл төө. Та нас тэр айгүй өндөр үнэтэй аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийчихдэг юм байл ш. Тэр гэрээг хийлгсэн компаниантайгаа уулзаад үн өртгөө доош буулгал та. Тэрийг хийж чадахгүй чи иргэдний 20 кВт хүртэл үйлдвэрлээд өгье гэхээр хямдхан аваад байдаг. Наа бодлого ч болохгүй нэг хэлээд байгаа нь тэр штэ. Тэгээ наад чи нэг 10 хэдэн компани л байлаа ш. Тэр компанийнхаа нөхдүүдтэй уулзаад гэрээгээ шинжилж хараад одоо тухайн үеийн одоо магадгүй 10-15 жилийн өмнө технологи жоохон хүнд байсан, орж ирэхэд хөрөнгө оруулалт өндөр байсан. Тэрийг ойлгож байгаа. Гэтэ энэ ч одоо 10-20 жил өнгөрчөөд энэ өртгөө айл эзэний нөхцөн одоо энэ чинь Монголын ард түмнээ бодъё л доо. Иргэдээ бодъё л доо. Эрчим хүчнийхээ бодлогыг зөв болгоё л доо. Энэ бүсчилсэн хөгжилгээл хүзэл баримтал гаргаж ирэл явсан тэрнийхэн дагуу бүсчлээд энэ эрчим хүчний асуудлаа шийдээд иргэд маань өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд буцаага сар бүр мөнгө авдаг болмоор байна шүү дээ. Тэгэхгүй иргэд За 4 номер тодорхой хариулаарай гişүүд асуултанд. За эрчим хүчний яам Лувсан цэрэн. За өмнөх журмын зохицуулалтаар жилийн одоо эцсээр тухайн иргэний үйлдвэрлэж түгээгсүүлжинд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний үн төлбөрийг төлдөг журмын зохицуулалттай байсан. За сая 3 сард шинжилэн тогтоосон одоо шинэ журмаар сар бүр одоо иргэдэд тухайн нийлүүлсэн цахилгаан эрчим хүчинд оногдох төлбөрийн төлөх юм зохицуулт өгсөн. За энийг бол тухайн салбар эрчим хүчний салбарт ажиллаж байгаа бас энэ түгээгсүүлжээ компаниудаа мэдээлэл хүргүүлсэн. За мөн одоо энэ сэргийгдэх эрчим хүчнээс түгээгсүүлжээнд нийлүүлэх энэ журмын за сурталчилгааг орон нутгийн удирдлагуудаа нийлүүлээд түгээгсүүлжээ компаниуд маань хамтраад хэрэгжүүлээ явж байгаа. Тэр цаг хугацааны хувьд бол хөнгөвчилж өгсөн. За өртгийн тухайд бол мэдээж энэ зөвхөн хэрэглэгч өөрийн хэрэгцээндээ ашиглаад түгээгсүүлжээнд За гүйцэтгэд хариулж 4 номер. Өөрийн хэрэгцээндээ ашиглаад за илүүдлийгээ түгээгсүүлжээнд нийлүүлэх ийм л техникийн зохицуулт явж байгаа. Тэрнээсээ бол түгээгсүүлжээнд нийлүүлээд одоо өдрийн цагаар 285 төгрөг, оргил ачааллаар 380 төгрөгийг одоо ийм үн тарифыг бол тогтоож өгсөн. Тэрнээс шүү яг айл өрх одоо ашиг олох зорилгоор энэ одоо энэ түгээгсүүлжээнд нийлүүлэх юм бол зарчим бол биш ээ гэдгийг бас та бүхэн ойлгосоо хүсэж байна. Одоо яг энэ нэгэнд ийм ойлголт төрөөд байгаа байхгүй юу? Айл өрхөд суурлуулад тэг буцаагаад ашиг олох. Эхлээд бол өөрийнхөө хэрэглээг хангах ёстой энэ хүн. За тэгээд түгээгсүүлжээндээ илүүтэй нийлүүлээд тэндээсээ тодорхой хэмжээний одоо энэ борлуулалтын орлого олох юм боломж эрхийг л нээж өгсөн асуудал байна.